Монголын морин спорт уяачдын холбооны 2014 оны өндөр чансаатай уяачид. Говь Алтай аймгийн Жаргалан сумын уугуул Зол Заяагийн Алтан Эрдэнэ үндэсний их баяр наадмаас 1 төрөв, бүсийн уралдаанаас 3 төрөв авч 16 оноогоор 2014 оны өндөр чансааны 9 дугаарт Говь Алтай аймгийн Баян уул сумын уугуул Монгол улсын алдарт уяач Пүрэв доржийн Алтан сүх үндэсний их баяр наадмаас 1 айраг, бүсийн уралдаанаас 1 төрөв, 3 айраг 17 оноогоор 2014 оны өндөр чансааны 8 дугаарт Төв аймгийн Баян цогт сумын уугуул Монгол улсын манлай уяач Даши Цэрэнгийн Одог Эрд үндэсний их баяр наадмаас 2 айраг, бүсийн уралдаанаас 1 төрөв, 4 айраг авч 21 оноогоор 2014 оны өндөр чансааны 7 дугаарт Төв аймгийн Баян цогт сумын уугуул Сумья Сүрэнгийн Ганбаатар үндэсний их баяр наадмаас 1 айраг, бүсийн уралдаанаас 2 төрөв, 4 айраг авч 21 оноогоор 2014 оны өндөр чансааны 6 дугаарт Төв аймгийн Баян цогт сумын уугуул Төв аймгийн Баян цогт сумын уугуул Мөнхбатын Цэрэнжав үндэсний их баяр наадмаас 1 төрөв, 1 айраг, бүсийн уралдаанаас 5 айраг авч 22 оноогоор 2014 оны өндөр чансааны 5 дугаарт Төв аймгийн Сэрэгдэн сумын уугуул нийслэлийн алдарт уяач Түмэн Дэдгэрийн их баяр үндэсний их баяр наадмаас 1 айраг, бүсийн уралдаанаас 1 төрөв, 9 айраг авч 26 оноогоор 2014 оны өндөр чансааны 4 дугаарт Дорнод аймгийн Цагаан овоо сумын уугуул Төвдөн Жаажидын Бат Зориг үндэсний их баяр наадмаас 1 төрөв, 1 айраг, бүсийн уралдаанаас 2 төрөв, 6 айраг авч 31 оноогоор 2014 оны өндөр чансааны 3 дугаарт Ховд аймгийн Дарив сумын уугуул Монгол улсын алдарт уяач Ховд аймгийн Дарив сумын уугуул Монгол улсын алдарт уяач Төвдөнгийн Бат Цоож үндэсний их баяр наадмаас 2 айраг, бүсийн уралдаанаас 3 төрөв, 9 айраг авч 37 оноогоор 2014 оны өндөр чансааны 2 дугаарт Төв аймгийн Сэрэгдэн сумын уугуул аймгийн алдарт уяач Ононгийн Батбидэг үндэсний их баяр наадмаас 8 айраг, бүсийн уралдаанаас 2 төрөв, 8 айраг авч 51 оноогоор 2014 оны өндөр чансааны 1 дугаарт тус эрен бэлэгдлээ.
Монголын морин спорт уяачдын холбооны 2014 оны өндөр чансаатай уяач.